Би өөрөө бол Монгол улсын шин түүхийн судалгаар хийдэг хүн. Одоо яг бас цаг тулан болоод ингээд бидэнд оногдсон энэ үүргийн дагуу бол Монголын хот суурны археологийн судалгаа гэсэн сэдв дээр бол ерөнхийдөө бол түүх бичлэгийн ажил учраас би эдгээр өөр сэдвийн судалгаа хийдэг гэсэн түүх бичлэгийн тоймыг гаргах юм хөө байдлаар ажилласан. За тэгэхээр одоо манай үндэсний археологчдын, судлаачдын сүүлийн үеийн авч үзэж байгаа шинэ ямар хөө мэдээлэл вэ, ач холбогдолтой ямар хөө хот суурны талаар судлага танилцуулж байгаа гэдэг дээр тулгуурлаад ерөнхийдөө бол нийтдээ одоо Монголын Төв Азийн нутгаар орших археологийн судлаачийн сүүлийн үеийн судалгаар одоо манайхан 300 гаруй хот суурин бүртгэсэн байдаг юм байна. Энэ мэдээж одоо одоогийн яг газар нутгийн хэмжээгээр авч үзэхгүй шүү дээ. Монгол үндэстэн бий болсон тэр хязгаараар авч үзсэн бол 300 гэж манай үндэстэн судлаач дүгнж үзсэн юм байна. Тэгэхээр одоо бид нэр хүнийг үе дээр hirсэн хүнийг үед одоо хүнийг эзэн төгөлсөн үед нийтдээ 20 гаруй хот суурин оролцсон байна. За мөн энэ хөө Монголд одоогийн байдлаар одоо 100 гаруй эртний үед холбогдох хот суурны судалгааны тийм үр дүн гарлаа гэж зарим археологч хэлж байна. За хүнийг үедээс хот суурны судалгаас одоо би саяхан илрүүлж болсон 2017 онд археологч Идэр Хангаан олж ирсэн Лууд хотын тухай судалгаа бол шинэлэг зүйл болж харагдж байна. За мөн Уйгур болон Түргэн үеийн томоохон хот суурингууд харуулгас гэдэг юм уу те. Одоо харбахын балгас гэдэг юм уу том асар том газар тэгээ эзэмшсэн энэ хөө судалгааны үр дүнгуудын талаар за мөн одоо бидний сайн мэдэх одоо хар орон хотын талаар судалгаа одоо байдаг. За одоо ялангуяа яг энэ бидний хурал зохион байгуулж байгаа энэ үед одоо Монгол улсын ерөнхийлөгчид энэ өмнө хурж одоо хар орон хотыг одоо хэрхэн хөгжүүлэх тэгээд одоо цасан газар тогтоол гарсан мөн хар орон хотыг захирагч томилогдсон байгаа мөн хар орон хотыг хөгжүүлэх одоо тэр захирагчийн газрын хажууд бол зөвлөл байгуулагдсан. За энэ дээр бас нэг тодорхойлж хэлэх юу гэвэл бидний хурлыг шимж одоо Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч намбар инх 2-гоо ирж сонирхолтой илтгэл хэлцүүлсэн. За энэ илтгэл дээр одоо олон орны одоо бидний хуралд оролцсон хүмүүс бол ерөнхийлөгчийн хоёроос асуулт асууж, харилцан ярилцж, санал солилцсон. Энэ бол бидний хурлын бас нэг чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж хэлж болно.